Mining Connection нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын тэргүүлэгч компани болох Монголын алт компани болон дэлхийн нэр хүндтэй харилцаа холбоо мэдээллийн технологийн тэргүүлэгч Huawei компани хамтын ажиллагааг онцолж байна. MAG компани 1993 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай барилгын материалын үйлдвэрлэл, үдэ аж ахуй, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тус компани байгаль орчин дээлтэй шинэ үеийн технологиг үйл ажиллагаа үйлдвэрлэлтэд нэвтрүүлэх хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлж ирсэн. Аж үйлдвэржилтийг хөгжүүлсэн MAG компани уул уурхайн салбарт боловсруулах үе шатаас эзэн бүтээгдэхүүн хүртэлх чиглэл бий болгож олон тулгуурт эдийн засгийн хөгжил зохицлох их бүтээн байгуулалтын үеийг эхлүүлсэн бөгөөд 8 нэр төрлийн барилгын материалыг Европ стандарт арга туршлагын дагуу дэвшилтийн технологи бүхий бүрэн болоод хагас автомат үйлдвэрүүдийг ашиглалтад оруулжээ. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2024 онд 8.7 тэрбум киловатт цаг болж өмнөх оны гүйцэтгэлээс 226.4 сая киловатт цагаар буюу 2.7%-аар өссөн. Нийт цахилгааны 90.6%-ийг дулааны цахилгаан станцаар, 8.3%-ийг нар салхины их үүсвэрээр, тэг 18%-ийг усан цахилгаан станцаар, тэг 1%-ийг дизель станцаар тус үйлдвэрлэсэн байна. 2024 онд 2.8 тэрбум киловатт цаг цахилгааныг импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 416.6 сая киловатт цаг буюу 17%-аар өссөн байна. Дотоодын үйлдвэрлэлээс гадна Оросын улбаны улс бүгд найрамдах Хятад ард улсаас импортоор цахилгаан нийлүүлж дамжуулах сүлжээ болон дэд станцуудаар дамжуулан 330 гаруй сум суурин газрын цахилгаан хангамжийг хангадаг. Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 орчим үйлдвэр болон уул уурхай ашигладаг байгаа. Ингэснээрээ эрчим хүчний салбар нь уламжлалт нүүрс болон импортын түвшний хамаарал өндөртэй. Ингэснээрээ эдийн засгийн зардал хэсэг болон байгаль орчны сөрөг нөлөөллийг нэмэгдүүлдэг сөрөг талтай байгаа. Дорногов аймгийн Далан Жаргалан сумын нутагт байрладаг CMT үйлдвэр. Манай уурхай бас цахилгаан тоног төхөөрөмжтэй. Цахилгаан экскаватор, цахилгаан өрийн машин ашигладаг. Эдгээрийг ашиглахад яг төвийн цахилгаан хангаж дийлдэггүй. Яг нөгөө оргил ачааллын үед бидний ажил зогсдог. Оройны 6-аас 10 цагийн хооронд ч юм уу манай үйлдвэр зогсох хэрэгтэй болдог. Жилдээ 150 орчим цаг одоо тасалдал үүссэн байдаг. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус таслалууд үүссэн байдаг. Үүнээс шалтгаалаад үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр гэмтэл учрах, үйлдвэр сул зогсолтонд орох, технологийн горим алдаг гэдэг зэрэг хүндрэлүүд үүсдэг. Энэ тасалдлаас олж үр ашиггүй зардал нэмэгдэж эдийн засгийн хувьд ихээхэн алдагдaltaй байдаг тул байгаль орчин дээлтэй сэргээгдэх эрчим хүчний шийдэл болох нарны цахилгаан станцыг 3 төсөл дээрээ суйрлуулж эхлэдэг байгаа юм а. Бид цаашдын 30 жилээ ногоо ирээдүрөө тэмүүлэх 30 жил гэж тодорхойлоод байгаа. Тэр үднээс энэхүү хөгжлийн стратеги маань цаашид Монгол Улсын эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжлийг хурдсахад хувийн хвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх болов гэж харж байгаа. Зөвхөн уул уурхайн салбар гэхэд дангаараа нийт эрчим хүчний хэрэглээний 30%-ийг хэрэглэдэг. Энэхүү эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хэрэглэх нь өөрөө эдийн засгийн өгөөжөөс гадна үйлдвэр уул уурхайн бүтээгдэхүүний нүүрс төрөгчийн уул мөрийг багасгаж бусад компаниудад үлгэр дуурайл басан сайн жишг тогтооход оршиж байгаа. Монголд анхудаа үйлдвэр уурхайн цахилгаан эрчим хүчийг өөрийн их усүрээр шийдэхээр Сэргэлэн, Далан Жаргалан, Хөөт гэсэн 3 байршил 40 мегаваттын нарны цахилгаан станц, 90 мегаватт цагийн цэник хураагур ашиглалтанд орууллаа. Энэ нь зүүн хойд Азид аж үйлдвэрлэлийн компани хэрэгжүүлсэн нарны цахилгаан станцын хамгийн том төсөлд тооцогдож байна. Манай компани сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр өөрийн үйлдвэр уурхайн дотоод хэрэглээнд зориулсан нарны цахилгаан станцууд болон сэргээгдэхин төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлээд эхэлсэн явж байна. Нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр жилд 64 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой байгаа. Энэ нь хөлөмжийн хийг 76 мянган тонноор буруулж нийт 70 мянган ширхэг мод тарьсантай тэнцвүүц үйл ажиллагаа болох юм. Монгол оронд жилийн 270-аас 300 өдөр цэлмэг байдаг тул нарны эрчим хүчийг ашиглах боломжоор дэлхийд дээгүүрт ордог байна. Нарныг ийгүүлэх хугацаа жил дунджаар 2250-аас 3300 цаг байдаг бөгөөд нарны эрчим хүчийг дулаан гаргах, цахилгаан гаргах гэсэн 2 төрлөөр ашиглаж байна. Дундгов аймгийн Баян Жаргалан сумын нутагт байрлах Хөөтийн уурхайг төшөөлөн 13.5 мегаваттын нарны цахилгаан станц, 32 мегаватт цагийн эрчим хүч хоригдлуулах систем байгуулсан нь жилд ялгарах нүүрс хүчний хийн хэмжээг 19.7 мянган тонноор бууруулах юм.
MAC компани нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хүртэлх хувийг Huawei компанитай хамтран нарны эрчим хүчээр хангахаар зорьж байна. Энэхүү төсөл дээр бид бүгд найрамдагтад ард улсын Huawei компанитай хамтран ажилласан. Энэхүү төсөл хэрэгжиж ашиглалтанд орсноор манай үйлдвэр уурхайн нийт эрчим хүчний хэрэглээний 40-с 90 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүч буюу ногоон эрчим хүчээр хангахаар тооцоологдсон. За энэ 11 сард эхлээд 4 сард ерөнхий угсралтын ажил дуусаад хүчлээ өгж эхэлсэн. Одоо манай ашиглалтанд оруулсан 13.5 мегаваттын нарны цахилгаан станц нь манай уурхайн 2026-27 оны цахилгааны хэрэглээ жилийн хүчин чадлын 92% нь хангахаар байна. За цахилгаанаар ажиллаж байгаагийн хувьд манайх өөрсдөө одоо ингээд цахилгаан эрчим хүчээ өөрсдөө дотоодоо хангаж байгаа учраас одоо ашиглалтын зардлын хувьд нь хамаагүй хямд тусдаг байна. Төвийн цахилгаан системээс онцлогдсон эрчим хүчний хомсдолтой байрлалд шинэ цахилгаан үүсгүүр болж байгаа бөгөөд уг нарны цахилгаан станц нь уул уурхай салбартаа хамгийн анхдагч том чадлын мега станц болж байгаагаараа онцлог юм а. Ногоон стратегиэр хөгжих бодлого баримталж байгаа Монголын алт компани эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хүртэлх хувийг сэргээгдэх болон цэвэр эрчим хүчээр хангах зорилгоор дараах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд Huawei Technologies компани нарны эрчим хүчний бүтээгдэхүүнийг ашиглах юм а. За тэгэхээр энэ төсөл маань бас их онцлогтой. Нэгдүгээр юу вэ гэхээр бие даасан байдлаар off-grid ажиллах боломжтой тий. Тэгээ өөрөө micro-grid үүсгэж ажиллах боломжтой. Тэгээд дээрэс нь 26-27-гийн ирээдүйд хэрэглээний томрох тусам төслийн маань нийт чадал маань даахгүй болох магадaltaй шүү дээ тий. Тэр үед бол сүлжээтэй зэрэгцээгээр ажиллах боломжтой. Тэгэхээр ингээ бүх төрөлд уян хатнаар дасан зохицож ажиллах боломжтой ийм шийдэл байгаа. За тэгээ ирээдүйд магадгүй уурхай маань хэрэглээ асар их хэмжээтэй хэрэглээтэй боллоо гэхэд тогны төлбөрийн сүлжээнээс авлаа гэхэд те манай системээр хосломол байдлаар ажиллаад одоо эрчим хүчний хэмнэлт хийх те одоо сар болгоны тухайн жилийнхэн төлөлтийн дүн 50-аас 60% багасч гэдэг юм уу те тийм боломжуудыг бас ирээдүйд хүртэл үргэлжлүүлж ингээд нээж өгсөөр байх боломжтой ийм төсөл байгаа гэсэн. Нийт 23 мянган нарны автангаар эрчим хүч үйлдвэрлэн 32 мегаватт цагийн чадалтай батарей станцад хоригдлуулан ашиглаж байна. Батарей станц модуль болгон дээрээ цэник хэмжих системийн тусламжтайгаар цэнгээ бүрэн хоригдлуулж ажилладаг. Батарей бүр дотроо халаах болон хөрвөх системтэй бөгөөд батарей ажиллах хамгийн тохиромжтой температурыг төвлөрүүлж өгснөөр удаан хугацаанд ашиглах боломжийг олгодог. Батарей станц маань модуляр бүтцтэй гэж явж байгаа. Модуляр бүтцэд нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн гэмтэл саатал гарлаа гэж бодоход засвар үйлчилгээ хийх шаардлагатай болох юм бол зүгээр жижигхэн нэгжүүдийг сугалж аваад буцаага шуруулаа хийцдэг. Тэгэхээр одоо tower mount төрлийн батарей станцууд яадаг вэ гэхээр ямар нэгэн гэмтэл саатал гарлаа гэхэд мэргэжлийн инженерийг үйлдвэрээс нь дуудаж авчирна. За үйлдвэрээс нь дуудаж авчирчаад нөгөө инженер нь эхлээд судалгаа хийн. За дараа нь шалгахын тулд бүтэн системээс салгахаас ахуулаад угсрах салгах, солиж тавих процесс нь өөрөө сар гарan болох магадaltaй байдаг. За тэгэхээр энэ бүгдийг бол модуляр систем маань хамаагүй хөнгөвчлөөд өгчөж байгаа. Тэгэд ямар нэгэн саатал гарлаа гэхэд нэг жижигхэн хэсгийг үйлдвэрээс захиж авчрах нь өөрөө цаг хугацааны хувьд маш хурдан. За тэгээд дээрэс нь хүрээд ирлээ гэхэд солиж тавих нь бол бас цаг хугацааны хувьд маш хурдан 1 цаг 2 цагийн дотор гүйцэтгэх боломжтой. За энэхүү төсөл маань зөвхөн үйлдвэр уурхайн дотоод хэрэглээг хангах одоо зардлыг хэмнэх гэдэг давуу талаас гадна мөн төвийн нэгдсэн сүлжээтэй зэрэгцээ ажиллах горимтой. Төвийн сүлжээг тогтворжуулах, савлгааг бууруулах гэсэн бас нэг давуу талтай grid forming технологиг нэвтрүүлсэн. Үйлдвэр уурхайн эрчим хүчний хэрэглээ нэлээд өндөр байдаг. Хөөтийн нүүрсний уурхай одоогоор өөрийн 2 барилгын материалын үйлдвэрт нүүрс нийлүүлж байна. Энэ онд баяжуулах үйлдвэрийн суурийн цутгалтын ажил хийсэн бөгөөд ашиглалтанд орсноор жил толборлох нүүрсний хэмжээ 10 дахин нэмэгдэж, баяжуулсан нүүрсээ экспортлох боломж бүрднэ. Энэхүү баяжуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүчийг тасралтгүй хангах зорилгоор 13.5 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтанд оруулаад одоогоор ашиглаад явж байна. За манайх одоо дотоодын үйлдвэрүүдийг л ерөнхийдөө нүүрсээр хангах чиглэлээр ажилладаг. За одоо ерөнхийдөө экспортод чиглэсэн бол нүүрсийг гаргадаг. Тэгэхээр баяжуулах үйлдвэрийн ашиглалтанд орохоор маань нүүрсний чанар өссөний улмаас гадны худалдаа авагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлж худалдан борлуулах боломжтой болно гэсэн. Нарны станцаар эрчим хүчээ хангах бол манай гаргаж байгаа бүхэл бүтээгдэхүүнүүд бол өртөг зардлыг хямдруулах улс орны бүтээн байгуулалтад тус нэмэртэй эвгүй үйл ажиллагаа явагдаж байгаа.
дэлхийн зах зээл дээр тухайн бүтээгдэхүүний ногоон гэрчлэгээ гэсэн ойлголт байдаг. Тухайн бүтээгдэхүүн хэрвээ ногоон эрчим хүчээр буюу сэргээгдэх эрчим хүчээр ашиглаж үйлдвэрлэгдсэн тохиолдолд бол ногоон гэрчлэгээ авдаг. Энэ болохоор олон улсын зах зээл дээр тухайн бүтээгдэхүүний үнийг тухайн бүтээгдэхүүн буюу зис уулуурхан бүтээгдэхүүний үнийг 5-10% нэмэгдүүлдэг. Жишээ дурдвал Европын болон Чилийн компаниуд тухайн ногоон гэрчлэгийг авснараа зах зээл дээрх өөрсдийн борлуулах зэсийн үнийг 100-150 доллар хүртэл нэмэгдүүлж арилжаалдаг байна. Huawei брендийн нарны эрчим хүчний шийдэл болох Fusion Solar систем нь хүрээлэн буй орчиндөө бохирдолгүй тэр дундаа хүлэмжийн ялгарлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм а. Мөн өрх бүрийг эрчим хүчний үйлдвэрлэгч болгох боломж нэгдэж, шийдэл амжилттай туршигдж байгаа бөгөөд Mac компани илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд борлуулах бүрэн боломжтой юм. За тэгээд энэ төсөл маань бол нэгдүгээр үе шат first phase гэдэг одоо баян жаргалан, далан жаргалан, сэргэлэн гэдэг 3 байршилд нийтдээ 50 орчим мегаваттын нагтай. За тэгээд нэг 98 мегаватт цагийн батарей станц 3 төсөл нийлээд нийт чадал нь хүрж байгаа. Энэ бол бидний нэгдүгээр phase. Тэгээд Монгол улсын стратеги ингэж явдаг мега төслүүд маань бүгдээрээ эрчим хүчний дутагдaltaй асуудалтай байдаг. Mining Week, MinePro хамтрал хамтын хөгжлийн платформ нь уулуурхай технологи хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэлт, салбарын бүх оролцогчдыг нэгтгэн хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ боломжуудыг нээн салбарын ирээдүйн хөгжлийг хурцсаж байна. Энэхүү арга хэмжээнд хил хязгааргүй хамтын ажиллагаа, ил тод байдал, инновацийн шинжилэл, үр ашгийг нэмэгдүүлэх болон хөрөнгө оруулалтыг хүргэжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна.